Бүгдээрээ сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Өнөөдөр цагаагаар үнэхээр гоё өдөр байна. Тэгээд би яг одоо Тайпейгийн Тиамод ирсэн байна. Ерөнхийдөө миний амралтын өдөр болсон ирдэг газар байгаа. Тэгээд өнөөдөр та бүхнийг бас энэ хайртай гоё танилцуулаа, сонирхуулъя гэж бодлоо. Одоо төмөр болон ийм шилэн соролууд байна. Тэгээд ерөнхийдөө 50-нд бол одоо пластиктэй нэг удаагийн ийм соролуудыг ашиглахаа болоод ерөнхийдөө олон удаа тэгээд цэвэрлээд ингээд дахин ашиглаад авах боломжтой ийм соролуудыг бол хэрэгжиж эхэлж байгаа. Хажуугаар нэг амар хөөрхөн нохоо явсан. Тэгсэн чинь эзэн намайг харснаа зургийг авах юм аав гинэ. Тэгээд тайванчууд ер нь л яг л ийм нэг л тийм гоё дотн, тийм найрсаг, тий бас аюу гоо соёлтой хүмүүс байдаг. Тэгээд би бас тайванчууд энэ занд нь үнэхээр их талархаж явдаг. Би яг анх 4 жилийн өмнө анх ирчээл тэгэж бодсон. Тэгээд одоо хүртэл ер нь тэгэж бодож явдаг. Би саяхан хэд хоногийн өмнө нэг аюу гоё подкаст сонссон байхгүй юу. Тэгээ та бүхэнтэйгээ бас хуваалцъя гэж бодлоо. Энэ болохоор Балиар өдрөг радио гэдэг ерөөдөө пүп подкаст явах. Ийм нэртэй. Тэгээд залуу хүн бол найраагүй начин гэдэг ийм нэртэй подкаст. Тэгээд зочноор нь болохоор MC буюу мөнх сайхан гэдэг хүн оролцсон байлээ. Тэгээд энэ хүн яг ингээд өөр мэрэгчлэртэй боловсрал эзэмшсэн ч гэсэн яг ингээд өөр салбарт ороод зөндөө олон жил амжилттай ажилласан одоо өөрийнхөө түүхээс хуваалцсан. Тэгээд надад одоо таалагдсан юм нь юу вэ гэхлээр одоо үеийн залуучууд ингээд хоёр төрөл байна гинэ. Тэгээ эхний төрөл нь болохоор айгуу зоригтой тий айгуу ингээд өөртөө ихтэй мөртлөө жоохон онгирооч юм уу тий жоохон педгэрдүү тийм талтай. Тийм залуучууд. За хоёрдугаар төрлийн залуучууд нь гэхлээр ерөөдөө жоохон аймхаа тий жоохон ичимхий ч юм уу. Тэгсэн мөртлөө ингээд айгуу их одоо хийж бүтээ гэсэн ийм одоо бүр ингэ сэтгэлтэй тийм залуучууд байна гэх. Жохон онгироод жохон энэ педгэрдүү залуучуудыг яг ингээд зөв зүйл дээр нь энэ зангийг гаргаад тэ чиглүүлээд ингээд өгөх юм бол энэ залуучууд бол ирээдүйд тэр мундаг амжилтанд бол хүрч чадна. Жохон ичимхийдүү тэ өөртөө итгэлгүй энэ залуучуудыг болохоор жохон ингээд мотивацчлуулад тэ бүр ингээд өөртөө итгэлтэй болгоод өгөх юм бол энэ залуучууд ч гэсэн ирээдүйд ингээд зөндөө мундаг ингээд хүмүүс болцгоно гэд ярьсан надад айгуу таалагдсан. Тэгээд маш их үнэн санагдсан надад. Тэгээд хоёрдугаарт нь гэх юм бол залуу хүн ер нь те оюутан багтаа ч юм уу нэг төрлийн ер нь ажил хийгээд үтцсэн байх хэрэгтэй гинэ. Тэгээд чи тэр ажлыг одоо бүр ингээд насан туршдаа хийхгүй ч гэсэн чи тэр ажлаас ямар нэгэн зүйлийг сураад те ямар нэгэн зүйлийг одоо өөрийн болгож авч чадах юм бол тэр одоо чиний хувьд маш их том ололт амжилт гэж хэлж болно гэж хэлсэн нас надад айгүй таалагдсан. Тэгээд би ч гэсэн бас оюутан байхдаа олон төрлийн бас одоо ажлууд хийж үзчихсэн л та. Тэгээд яг ингээд ажил хийгээд эхлэхээр хүн одоо яг үннийг хэлэхэд маш их зүйлийг сурж авдаг. Одоо хамгийн наад зах нь одоо тий хүнтэй харилцаанаас эхлүүлээд тий төвчээртэй байдал тий зөндөө олон ааштай хүмүүстэй хэрхэн харилцах уу гэх мэтчлэн ер нь маш их зүйлийг суралцаж авдаг юм билээ. Хүүхдүүд ирж байна.
гэрээсээ гараад ирлээ. Тэгээд улан бороо ороог авах гэж бодсон чинь гадаа бороо орж ийн. Тэгээд 50-нд одоо 12 сар гарсан ч гэсэн их юм бороотой байна. За тийм өнөөдөр бүгдээрээ Тайпейд байдаг аюу гой газар руу очиж үзнэ. Ер нь би тийшээ жил болгон явдаг. 12 сар тэгээд яг шинэ жилийн уур амьсгалтай аюу гой газар байгаа. Тэгээд бүгд очиж үздэг. Qu'est-ce que je vais te nommer? Je vais te nommer l'amour. L'amour a la raison. L'amour et moi, nous sommes un. Nous sommes un. Qu'est-ce que je vais te nommer? Je vais te nommer l'amour. L'amour a la raison. L'amour et moi, nous sommes un. Nous sommes un.